За сайн бацгаана. Startluzin Send Me нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүстээ бүгдэнд нь өглөө өдөр оройн мэндийг хүргэе. Studios Production жүжигчин Төрөт гэж юм байна. За сайн бацгаана. Studios Production жүжигчин Дүлгөөн байна. Startluzin намайг илгээ нэвтрүүлэгт оролцохоор ирлээ. Бид нар ч одоо холимог тулааны тамирчид болно. Жүжигчний мэргэжлээ солиод холимог тулааны мэргэжлийн тамирчид болохоор ирлээ. Мэргэжлийн тамирчид яаж бэлтгэл хийдэг нөгөө одоо бэлтгэлжилт нь яадаг тэр талаар л яах болов гэж бодож байна. Одоо яг юу хэлэх юм бэ? Ямар ч хэлээс нэг бээлийн өмсүүлэл хооронд нь бол гар зөрүүлэх л баг те. Тэгэл бах та тий. Чи яана? Харин би мань чог барах болов. Хооронд гар зөрүүлэх яана? Энийг даадаг байгаа. За бэлнэ. Хэлнэ штэ. Тамирчин болоход бэлнэ. Би угаасаа бараг тамирчин явъя. За орцгоё. Энэ бол One Fight Center Club. Эндээс жинхэнэ тулааны аваргууд шилэгдэн гардаг халуухан уур амьсгалтай газар байна да. Харин оролцогчид маань тисэж үлдэж чаддаг л байгаа да. Уртлаа. Жог димшээс. Хотод ирчээ жог хурдан гуц ирэхгүй. Одоо яа ихтэй чи энэ заална би заална гараад гүдэг хон. Юу суурсаа цаана заална миний хөд. За. Би яг одоо зодоноор бол нэг 10 хэдэн жил. Нийт одоо 25 жил байж байна. Америкийн нэгдсэн улсад зохион байгуулагдсан MMA-ийн анхны авраг болсон тамирчин, дасгалжуулагч ард түмнээ аян гочоороо алдаршсан. Хүүхэн амар төвшин тэдний ясыг үзэж махыг нь цайлгах нэ. Дасгалжуулагчийн маань эрч хүч эр бэр хоёр оролцогчд маань дааж чаддаг л байгаа да. Ямар ч хэл байсан амжилт хүсье залуусаа. За, амьдрал угаасаа юм хатуу байдаг юм. Тулааны спортод ингээд багш хоёрын дундаас таадлаа. За яг эхлэв шүү. За ингээ өнөөдөр ингээ манай вант ингээ бокс холимогтаны клуб дээр ингээ тайрыг хүртэл бэлтгэж баярлалаа. Одоо хоёулаа гуруулаа. Би алаад тэгээд дээсэнд ороод шатан дээр яваад тэгээд техник татаад тэгээд үндсэн цохид хэсэг өргөдөв тохоо тэгээд хитээ барилдааны цохид ганц өчиг боо. Тэгээ болоо. Би лав эхлээд орж ирээ багшаас бол амар айсан. Тэгээд багшаас бол амар айсан. Тэгээд яг ингээд цог бэлтгэл хийгээд яг ингээд өгөнд нь ороод юм ингээд айгу тийм гаднаас аим ширүүар гэж бас их зөөлөн хүн байна. Тэгвэл осол бүгд л мэдэн штэ. Монголын улс нэртэй удаа ордог тамирчтай нэг, урдаа ордог тасалжуулагчтай нэг. Заараас нэрдаа. Олон нэг гişэд яваа. Хэдүүд ингэж ажиллана та араас нь. Дараагийн. Бод яг зүтэй. Дунд нэг гişээ тавиад. Сайн байна. Араа. Брат. Дунд нэг гişээ хажууд. Сайн байна. Яадэсаа. Тэгээд мэдэх нэг мэдж байгаа л. За төрөөгийнхийг л би зүгээр мөргөлт гэж бодож. Энэ чинь өндөр болохоор амар гиндүүлэн мөргөчтэй. Миний баруун гарагч юм аа одоо харьцсан шүү дээ. Одлоо шүү. Хүн сонсоо. За наашаар. За төлбөр жижигхэн бам баруун зүүн. Дээш ингэх шаард. Зүгээр ташаанда. Наа. Чигээр тодроор. Баруун зүүн. Бам. Бие сууд чигээр. Чигээр. Хойд харагдахгүй тий. За, ёо зогсохгүй шүү. Наа би аваад шүү. Энэ бол ингэж орилж хашиж занг бит хоёрыг бол зөөлцсөн бах уу? Энээс л чанга гоох. Ингэж нөгөө нэг юм пүүшилж яах л
бэлтгэлээ хийх хэрэгтэй. Би одоо ингэ саксны бэлтгэлийг бол хийдэг байхгүй. Тэгэхээр яг л дасгалжуулагч нь ингэж л ойрлож ингэж л яана ингэж хор малтна чамд энэс илүү хурд гарахгүй марахгүй гэж ойрлно. Яг тэрнтэй л адилхан байл. Би орж ирээ за ер нь бас яг л адилхан юм байна да. Тэр дээр бол жоохон зөөлж явах шиг байл. За таар өөртөө солинд хардаг ч болсон. За бичлэгэн дээрээс өөрийгөө хараа. Хөнгө өнөр. Дүп. Аа. Чи биелгээ мэдхгүй юу? Аа, наачаа. За, хөнгө. Наач би ядаач шүү. Нэг. Хоёр. Нэг. Хоёр. Нэг. Хоёр. Аа. Төрөө битэр ч одоо ингээд 14-5 жил найзалж байна. Тэгээд яг энэ хугацаанд ерөөсөө битэр харанд ам мөрөж харанд ерөөсөө задлаж үзээгөө. Тэгэхээр одоо яг энэ дээр бас үзэл үзсмээр л тий. Саахан мөчийг ашиглаад Зашаа нэг ашиглаад. Хадгаа өдөөс дэвжэн төрөхгүй шүү. Гэр тат хийж байгаа шүү. Ааха. Жуудгаар өшрөө өгөх юм шүү. Ба. За, тат. Хоп. Басгаар ч согч шүү. Тэр яах вэ? За. Ба. Гараад. Хөлөө зөөн шүү. Харагшаа унтаа. Хажуушаа. Ба. Баслаа. Унтаа. Гараа хамгаад. Хөнгө. Хаа. Айхгүй шүү. Сайн байна. Айхгүй шүү. Хөлөө битээ яараараа. Яахгүй шүү. За хоёул үзье. Ийм үйл нэрэ. Ингээд. Бабаг. Одоо энэ цад өвдгөрөө ингэж хийгээд. Хүн одоо өвдгөрөө хийх гэж ингэж одоо толоогоо боломжтой. Ингээд баа. Би л төрөг бол нэг л зөхөн. Энийг унтаа. Зөөр хажиж тул. За одоо тэгээ энэ үднэр тулаад наацтай нааш шүү. Энийг шүү. Яа гараа удаачлаа. Одоо гоё шүү. Манайх хоёрч бэлтгэлийг хашрааж байна да. Тэр гарын хөдөлгөөн, хөлийн хурд янзын юм. Нэг өдөр яваад л ийм болчихж байгаа юм бол хэдэн сар явбал үнэхээр сайн толдоон гарч ирэх нэ? Яг наатаа татчих. Бүш тойлоо. Энэ үдэн дээр тэгээд энэ гараа тул. Тэгээ одоо энэ дээр тулаад наатаар энийг хөшүүл. Ахаад 5 удаа. 2. Тэр үнийг хөшгөлөө жоох хийшээ болгоо мэдрэмжтэй. Та жоох цаашаа. За. Сүүч 2. Сүүчи хаан. Ямар гоё юм бэ? Нөгөө та. Та хөшгөө шүү. За ёо. Ундаа. Хөдөөгөө тэнэлгээ байлаа. Зөв бажаама чигээд. Бажаама гэдэг. Болгоос. За тэгжээ би чам дээрс дараа хийчих шүү. Гараа тул. Хүүштэй хойлаа. Ундаа таун. No. Яар. Гинара энийгээрээ. Тэр гараа туллаа. Тэг ингээ өндөө. Одоо энэ дээр ингээ тулаад нааш өшгөл. За. Бараа. Хай, анцаа өгөх явах юм. Зүгээр үстэй. За хамгийн түрүүнд л амар чанга байна. Үнэхээр тэг өмнө нь л ерөөсөө одоо тамирчдыг харж дэмжижсэн болохоос биш яг өөртөө гэж биеэрээ мэдэрч үзээг юм байна. За чамд ямар байна? Зүгээр намайг харч. Ямар аа чи харагдчих. Манай бүр байр хэцүү нэ. Юм ярих тэглэг байх шиг байна. Бүр энэ дээр огцом ингэж хөдлөөгөө дээрээс нь за дээрээс нь чи бүр мэрэгжлийн төвчний хүмүүстэй ийм мэрэгжлийн бэлтгэл хийх гэдэг чи бүр хэцүү. Альсаа чин дээрс нэг юм тайзны яран дээр нь оюутан бахны өлсгөлөө орохоор ингээд бинчигнэддэг. Яг тэр шиг бинчигнэ байна. Нүүр ингээд чивчигнээд ингээд. Ер нь бол ухаан алдахад нэг имгээл биш шүү. За одоо гараа хатаа юмараа. Гараа жигжүүрнээс натаад хөлдөө мөрийн хэмжээтэй. Мөрөж жоон том Жигжүүр нь ухаалтаа амсгал. Жигжүүрнээс хатаад эрхөөрөө төгж. Кистэ жоон татгшоо. Хөмсгний харалдаа.
Эрүүгээ доош. За энэ ч нэр. За. За одоо наанаас алхаад дүн. Үлмэ дээр алхаж бүтэн болоор юусаа гიშгүй шүү. Балиа чи бүр ин хуруун дээр биш. Нөө. Хөнкөө. Мөрөө хөдлөг. Сайн байна. Толинд өөрийгөө хараарай. Бан. Мөрөө ингэж яв. Мөрөө зүгээр зогсохгүй шүү. Ингээ гоо соо. Үсрэхгүй. Зүгээр доор алах. Зүгээр алах юмараа. Араас хар. Зүгээр ингээ алах. Зүгээр шатна. За одоо цохилттой. Бүү. Яг наад замаараа. Ингэж цогсоо энэ замаараа буцаага аваад яг хөмсөний хараад хажууд авч. Бүү. Дуурай. Нөгөө багшийн цогтөг юм болохгүй цохин шүү. Амсаа чөлөөтэй. Үхтэйтэй хатаа үхтэйтэй. Би чинь өнөөдөр нэг холбогд тулааны тамирчин болно гэхээр ингээд зүгээр л зэгэрнэт яг ийм хүнд гэж л бодсонгүй. Тэгэл та үржиж очил хувцас сайлал гэх ингээд. Тэгээд нэг жоо бэлтгэл сургал хийж байгаа л очих гэсэн. Эхний 2-3 тасгал дээр л бүр нүүр ам жимчгнээд багтраад бүр гэж үуч. Бүү. За байранда зогсохдоо хий. За арагшаа ухрлаа. Яг урд төлөө чир. Хавсрахгүй шүү ингэж наахгүй шүү. Урд төлөө ингэ чирээ. Яа зогсохгүй шүү. Яах гэднэ зогсохгүй шүү. За одоо ажиллаа. Бам. Хой хайчгүй ийшээ. Бам. Барон. Зү. Бум. Ёр. Түп. Нэг, хоёр. Ураг шаж яг энэ ч. Нэг тэр гараа ашигла. Нэг хоп. Багшийнхаа гарыг бяцалхнаа чи. Авч байгаа. Энэ хөлөө тийш нь тавилаа. Хойноос нь дүү. Яа сорно шүү. За. Бүү. Энэгээр подиомор биш шүү. Энэ ясаараа. Хоп. За. Шоп. Явж 10 удаа. За та намайг. Чүл. Энэгээр биш шүү. Ийм биш шүү. За. Эндээс энэ хоёр хооронд энэ ясаараа. За наадасаа. Бүү. Гараа гоо ингээ сав. Ялч ойрлогоор санагд. Ойрлох ёстой. Яагаад би ойрлоо та? Ямар би гудамд орж байгаа юу? Хоп. Гоё шүү. Кат. Хоп. Гоё. Урагшаа хүнээ хар. Яг өөртөө хоп. Найс. Та нааша харж байгаарай. Хоп. Зүг хөшгөл. Хоп. Подиоморо биш. Ясараа. Бүү. Нүэлтаа. Үрд солихгүй шүү дараа нь. Зүгээр та тэгж амрахгүй шүү. Тавтчээ. Соёлын их сургуульч нэг тайсны хөдөлгөөний хичээл гэж орно. Янз бүрийн хичээл орно. Тэгээд ер нь одоо нэг тайсны тулаан ингээд юм хийдэг лсэн. Гэхдээ тэрүүл яг ингээд нэг юм тайсных шүү дээ. Яг юм жихнээсээ биш. Чанга байд юм байна. Чи ядраад байвал болчих шүү дээ. Тэг ядраад. Дараа нь хийё. Үнэхээр дэсвэр хатуучлын спорт байна. Тэгээд тамирчтайгаа харж дэмждэг. Тэг харж дэмждэг. Юм тэгээд харахад угаасаа амархал гэдэг шүү дээ. Тэнгүүд тэр амжилтанд хүрчтэй яхин тул ямар их дэсвэр хатуучлыг давж ямар их хүс хүч шаарддаг гэвэл биерээ мэдэрч байна. Тэгээ бас ер нь залуучуудаа дүүнертэй тий. Тэгээ ер нь ах нартай ч хөгшин залуу ихгүй. Ер нь энэ гоё спортоор хичээллэр гэж уриалж байна. Жижиг шиг. Гоё одоо жоох ясаар оч тэгвэл яг гоё л та. Яг наад ч. Мэдэрсэн үү наадхаа? Яг наадхаа мэдрээрээ. Яг мэдрээрээ. Таны хөл баг миний хөл яг. Яа чи ингэж байна. За битгий ингэрэ гоё сул дүнга гараас аваа шүү. Хөлөө наа. Энэ гараа зүгээр ингэ доош ингэ шидчих. Хамгийн сул юм чинь түүх шүү. Энэ сул байх хэрэгтэй шүү. За эхлээ зөөлөн. Тэгээ дараа нь яг болж байвал онжоол хүчтэй. Шууд хүчтэйгөө чи гимтчүүл яхаа. Би буруутай болчих. За айжхан. Гоё шүү. Тэгэхээр наа гараа зүгээр ингэ сав муурны сүүл шиг. Ястай гоё. Чи ямар авьяастай юм бэ? Ямар гоё юм бэ? За та. Хоп. Гоё шүү. Битгий чангараараа зүгээр суул. Хоп. Нөгөө та. Наа төлөө жоох хийш дээ. Яг зөв. Энэ үний хөшгөлтийг хараарай. Та болохоор өрөлтөө солихгүй шүү. Энэ хар. Яг өрөлтөөр. Ой. За хүчтэй 3 удаа. Амьсгал гараарай.
Яа орлоод байна. Аш. Ганцхан. Юш. За, хөрөлтөө. Хөрөлтөө. Тэр үлээ ийшээ гიშгээд нааша. Урагш хажуу гიშг. Хой, хат. Бүү. Хат. Нэг. Nice. Сүүлийн 2 3 хоног зурагтай. Тэгээд ерөөсөө шөнө өөрөөр дуусаал тэгээд шууд босоод гараад гэсэн. Тэгээд сая ер нь ингэж амар яг ингэж төсөөлсөнгүй л дээ. Ингэж их өндөр ачаалах авах зүгээр ёстой жинхэнэ хөнгөн нэвтрүүлэг юм чиндээ гэд бодоод ирсэн. Сая тэгээд ингэж яг юм ухаан алдахын өмнөх нэг юм хэмчгнээ байдаг шүү. Миний сатал тооцоо. Тира би одоо чиг. Учирхийлэгч амарт шиг сонсноо. Ийм байл тийм ээ. Хөдөө ингэ татаад ташаанд нь одоо ингэ энэ хөдөө жинчэн наацсан. Мэ. Одоо ингэ чи наашаа цухтаа. Наашаа цухтаа. Цаашаа цухтаа. Ба. За одоо маавдаа. Бум. Ингэ чи хүний хөсөн живж үз. За наатая. За ихтэй саттай наасан. Та гараа ингэрэ. За. Яаса хариулт ярах сайн байна. Ингээд додуулахгүй тул. За зүгээр. Өглөөр ийш ингээд түлх. За одоо та үүдсэн таазаа шахаж байгаа. Болгоомжтой. Яа би яасан өссөн бэ та. За хөлөөсөө нөгөө. За гараа урдаа. Та зүгээр ингээд үрсэхгүй шууд урагш нь дүн. За солиод нөгөө нь. За хавч завлаа. Гарынхаа жигжүүр рүү гараа шүү энэ нараа. Хаймар. Эсгээ сав. Эртээрээс эсгээ савнаа гэсэн ба. Би ч манай эмөө чинь хөдөө байдгүйсэн. Тэгээ жоохондоо эмөө өдөр очиод энэ эсгээс авдаг байсан. Тэр нөө итүүд хийдэг юм сте бид нэр. Тэгээд бас оюутэй оюутгаас. За хамгааллаа энэ. Та түлх өөд ингээд босоод оч. Өвдгөнөөрэ. Унахгүй шүү баланстай. Хөлдөч болоогүй хахаад яв. Явжаа. За одоо бас. Чуу дэшаар. Нөгөө одоо харжаа. Хөлөө ингээд дэвсрүү ичээ. Хөл барьж явахдаа ингэ шүү. Ингэ тонгоо ийм ч аяг гидэж барьж та. Хөл барьлаа. Харж гараа. За яваа. Тэгээд гурай. За. Битгий яараад зөөл юм. За дээр нь. За одоо тэгээд хамгаал. Дэшаар. За одоо маунт. Дээр суу. За яв. Зүйтэй. За одоо гараар туллаа. Зүгээр цог гадар цогч. Та битгий хөдлөө оногчоорой. Нөгөө та соль. Гүдээшөө өндөй хөөе. Ингэж очиод алуурч ингээд та нүрэ хоол ингэж очив. Одоо энэ үлээ ингээд нугал. Ингээд энэ үнийг ингээд дэгээдээ байгаад ингээд гитсэн дээр. За одоо цог. Дөө. Хоёр гараараа. Жоохон чөөж өндөй. Энэ дээр гоо суурлаад. Одоо хаймар жигжүүр рүү гараа. Хаймар. Жигжүүр рүү гараа. Одоо дээр нь суулаа. Маунт. Доош давсгруу сууш. За өндөй. Тэгж одоо эсгээс ав. Одоо. Чөөж. Яваараа. Цаг дуслаа. 30 секунд. Одоо хурдан цог. Энэ араа. Энэ хурдан цог. Энэ гараа жоо нааш. Мэргэжлийн төвчний бэлтгэлийг бүр дээд төвчний бэлтгэлийг бол битээр дийлэх. Саяны халаалтан дээр тэр цаг дууслаа 10 секунд, 5 секунд гэдэг тэр чинь бас нөгөө давхар сэтгэл зүйн явдаг юм ба шүү дээ. Хэдий чадахгүй байгаа ч гэсэндээ бас нэг цаг дуусгах гэдэг нэг юм ингээ байгаад идэв юм. Тэгэхээр одоо яг мэргэжлийн тулаан дээр бол бүр тэр яг тэр акшн болоод одоо цаг дуусгахын
наан цаана ялагдал мэддэг тэр акшнд бол бүр л амар байдаг баг. Давхар сэтгэл зүй юм байд юм байна, төвчээр байд юм байна. Ер нь бол нэг үе бол хизээч дэсгүй байна. Одоо ингээд надар энэ гараар тул энэ гараар дивжээцөх. Намайг зөвчвөө. Намайг зөвхөө чи. Адгуус минь яадаг. Хүн амтаа зөвхөөч. Зөв. Чамд гоё ирээд байж юм. Насраад гоё шүү. Тэгээ багш маань бас надад авьяас байна. Чи энэ спортоор хичээллээрэй гэж байна. Тэгээ би энэ спортоор Өлмөт толгойн хичээлж байгаа би түрэг амар зодмоор байгаа байхгүй юу? Намайг нэг дүү явж байгаа. Тэр хоёулыг нэг үед аална. Уулгаал багш шиг зүгээр ингээд нэг усан дараа дараад ирсэн юм шиг л тэгээ зүгээр ингээд гараас аваад өөдөөсөө ус цацж байгаа юм шиг л. Тэгээд удахгүй нэг би баг нэг 2-3 минут уснаа дагаад хийсчил өөрөө тэгэл бас багш шиг хөлрүүлээ. Энэ нөгөө фитнес явснаас илүү хордон хөлрөж яах юм бэ те. Тэвэл чанга амар зодмоор байгаа байхгүй. За зөөл толгойроо ядраад биш үү. За гар мар барих юм барахгүй. Энэ зүгээр хүнээ байж байгаа юм байна. Найзгаа. Сар явбал энэ бүр ачи юм болох юм. Найзгаа зөөлөн зодноо. Найзгаа зөөлөн зодноо. Хөөцөө. Хөөц тарс түлхэж. За. За одоо өрөлтөө ороо. За. Цаг хажмаа. Чангахгүй шүү. Суу. Хурдан. Тойр. Наан сойроор. Тойр. Хөлдөр ажил. 20 секунд өнгөрлөө. Йоо тойр. Сайн бай. Хүүхд унаахна. За наанс барилаа. Тэр нь яг л нэг өвдгөө маунт авах шүү. Сайн байна. Зөөл хөөч хүүхд аллаач. Үгүй би чанга амар зодмоор байгаа байхгүй. Явж. Дэмжээ цог. Бас түлхээ гар түлх. Таазрын түлх хүүе хүүхдийн гар угалаа болно. Яадаг адуусуу чи. За хаад. Явж. Хаад шууд үргэлж. Наач барилт юм бэ шүү. Болох гараар нь яв, хөөц нь яв. Чочоо. Чочоо. Урд гараа чи урт юм чи гараараа сунг. Гэц толгой лоо гэдэг чи. Тэгээ чочоо. Ой чи. Ясаа ихтэй сүчнаа чи. Зөө. Таар чи би энд яасан дургу хүмүүс вэ? Болгоомжтой. Битгий цаал. Шахаа. Наа хожиж байгаа шүү шахаа. 15 секунд. Цаг батмаа. Гараа бар. За 1 раунд 1 минут усаагаад амраарай. Жохон баг хэмжээний дэмж өгөөд яваарай л гэсэн. Энэ сүүл рүү гэдэгт тэр гартмаар төвчдөг нь яг орох гээд байсан. Азар багш шарнд байлуулсан. За бэлдээ дэшээ. Дурлаа. Хажмаа. Шахаад оч. Баридаа. Баридаа. Гар дээр ганц минут шүү 50 секунд. Төвчээртэй. Яаж яана хүүхд тоо? Яаж яана чи? Хөдөө баридаа. Яа. Доош харахгүй шүү. Төлөх. 30 секунд шүү. 30 секунд гүрэн шүү. Цаг дуусах гүрэн шүү. Юу яриад байгаа юм бэ? Бос төлөх. Яана гар чи өчлөө. Хүүхдийн гар хуглаа ичваа. Хөг. Цаг. Төвчээртэй ирэх хүн байна да чи. Бос. Гараа бар. Бос. Дуусаа. Яадаг атуусаа. Гараа бар. За. Ийхүү ширхүүн тулдааны эцэст дөлгөөн хожлоо. Энэ бол дасгалжуулагчийн заавар өөрийн хөдөлмөрийн үр шим юм шүү. Гэхдээ л багшийн хэлдэг шиг үнэхээр адуус шиг үзлээ шүү. За тэгээд амар байла залуусаа. Би тэгээд бос гэхэд нь одоо ч тэг үрийгээл бослоо. Түүнээс зүгээр өөр юм тоглоом наргаа эсвэл энэ зураг мураг авчихсан бол завсарлуулсан баг. Үгүй таяг бол явж байгаа. Энэ бол дүрм тэгээд энэ спортын дэмжинд нь орж ирсэн бол тэгээд дүрмээр нь тоглох гэж хичээх хэрэгтэй байх гэж бодлоо шин. Ялсан сэтгэлдүүлэлөө авир өндөр байна. Тэгээд мэдээж зүгээр ингээд анхны удаа гээл тэг
тулалдаж үзлээ. Анхныхаа тулалдаанд ялалт байгууллаа. Мэдээ сэтгэл амар өндөр байна. Тэгээд зүгээр харах юм бол би ингэж амар их хөлдөрсөн байна. Одоо эндээс ингэж хавал ингэж баг ус шиг л гарч байна. Та нар төрөг хараа. Төрөө надаас арай нэг жоохон баг хөлдөрсөн. Тэгээд ямар нэг юмд амжилт гаргахын тулд хөлс их урсгах хэрэгтэй. Тэгээд амар төвшин багштай бас их баярлалаа. Тэгээд багшийнхаа заасан техникүүдийг төрөөдөр маш сайн амжилттай дуршлаа. Үнхээр дэлгэхгүйсэн нэ. Үнхээр бүр мөрөө хоёр гараа өргөд дэлгэхгүйс. Тэгээд шууд юм амьсгаа нэг юм жоохон дутуу авагдаад байгаа юм. Яг бахтраад байсан. Ер нь тэгэл гэвч. Угаасаа мэдээж дөнгөж өнөөдөр орж ирээд дөнгөж нь хитгэе бие ялаад тэгээд дөнгөж нь хилээд сонсоод нүдэрээ хальт хараад тэгээ хэрэгжүүлж байгаа болохоор чинь бүх юм алдаа. Гэтэ яг тодорхой хэмжээний өөрсдөө зарим нэг урлагийн хүмүүс чинь нэг гоё илтгэдэг шүү дээ. Тэрүүгээрээ л гоё суур сайтай болохоор одоо ингээд энгийн үний нүдэнд бол арай гайгүй харагдах. Мэргэжлийн үний нүдэнд бол гар буух одоо ингээд задгаа явах, амьсгаагаа төгжих хөвч зөндөл Авир өрөвцсөн. Би чинь хүчнийхээ одоо 20% л гаргалаа шүү дээ төрөө дээр. 50%-ийг гаргачаар нокаутанд хийж гээд болдгоо. Найзгаа авир өрөвцсөн, хайрлсан. Дургуудээ биш. Тэр чинь нэг нэгэнд амар хайртай. Тэр ч одоо 15 жилиг одоо ер нь X2 production-д оюутан байхасаа хойш тэгэл X2 production-д хоёулаа ажиллаад 15 жилиг хэлхэлдэж өнгөрөөлөө. Тэр хүний урманд ганц чихэрч булаацлаж хооронд хэрэлдэж үзээгөө, хоёрынтэг модалцаж үзээгөө хоёр найз. Яг хоёр гар даагтах байд юм. Тэгэхээр би сая бодож илаа хоёр гар даагт бас тэгж яхтаа л хүн зодуулж их жил юм бодоод л одоо яаж тэгж хурдан биеэ сэргээдэг, яаж тэг тэр ачааллыг даадгийг л гэж бодож илаа. Ер нь нэмэхгүй л юм бодсон дөө. манай хоёрын хувьд нэг урлагийн хүмүүс болохоор ямиг хүлээж авах айгүй хурдан тэгээ гоё эвсэлтэй хамгийн чухал нэг зөв уян эвсэлтэй байх хэрэгтэй. Та юм хатуу хүмүүс бас хэцээдэг. Тэр тал дээр надад айгүй их таалагдлаа. Тэгээд хурдан хүлээж авч гяс хариу ярах гэж байна айгүй гоё. Эн чинь угаасаа юм оюутан баахын юм атлетик хүн байхгүй. Оюутан баахын эргэж хараад өсөрдөх хүчдэг. Савл ивэлэр оюутан театрын нөгөө каркасан дээр гараа зогсчдаг, тайзнаас урагшаага иргэдэг юм атлетик юм чанга хүн шүү дээ. Тэгэл техник технологи машин хэрэгтэй ноцолж идэг, морь малтай ноцолдож гүйжил явдаг тийм. Тэгэхээр чамаагүй чангал да. Бүр сул тал нь их юм амар эмо. Ядаргаатай. Эморч гэдэг алга болчихно. Уцааж авахгүй, чадан цариулахгүй. Хаац мэддэггүй, сайн мэддэггүй алга болдог. Тэгэхээр бүр зодчмор санагддаг байхгүй. Тэгээс задлаа. Ингээд бусд одоо ингээд залуучууд гэлтгүй одоо манай спортоор хичээлэх хүсэлтэй ч юм уу. Нэг бол ер нь спортыг одоо волейбол, сакс, бөмбөгтэй спортыг бол бараг л хүн болгон шахуу залаад нэг чаддсан шүү дээ. Тулааны спорт бол ер нь хэцүү. Гэхдээ одоо манай нийгэм ямар болоо, ер нь орчин ямар болоо. Хүн заавал тийм зодтолдох албагүй. Тулааны спортын тодорхой хэмжээний эм хөгшин залуу гэхгүй, хүүхэд гэхгүй тодорхой хэмжээний техниктэй, мэдрэмжтэй заавал хичээлж байгаасай. Ядаж ингээ халтраа унахад зүв ундаг, гараараа тулаа гэмтдэггүй. Хүн нохой дайраад ирэхэд тийм паникт сандраад очролохгүй байх биш. Өөр ингэсэн өөртөө жоох ихтгэлтэй тийм бол. Тэгэхээр тулааны спорт бол бус спорт бол бүх юм оролцсон. Холимогдлаа гэдэг чинь одоо нэг микс маршал арт бүх юм л орно гэсэн. Тэгэхээр тулааны спортоор хичээлээрэй л гэж л. Би айгүй энэ сул дуутаас дуу муу те багын л юм. За би одоо хичээллээд мундаг тамирчин болох нааш. Гэхдээ нэг юм төвчээр хатуужилтай болох тал дээрээ байх хэрэгтэй юм. Тэгээд энэ биеийн зөв хэлбэртэй. За одоо тэгээ бүр цаашлах юм бол хүний амьдрал дүүж тохиолдол байлаа тийм ээ. Өөрийгөө нэг хамгаалчих хэмжээний болох ёстой юм гэж бодож байна. Баярлалаа. Тэгээд энэ нэвтрүүлэгтээ орж оролцсон Стар телевизийнхэндээ баярлалаа. Бас бэлтгэлийн зааланд бэлтгэл хийлгсэн One Team Fighting Club Центртээ баярлалаа. Тэгээд энэ алим тулааны спортоор хичээлээрээ залуучуудаа манай One Team-ийн өрөө болохоор 3 2 1 One Team